Сайн байцгаана уу? Бүгдэд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр таны амьдралын дахиад нэг гэрэл гэгээтэй сайхан өдөр болох болтугай. За өнгөрсөн юм гарагт бид нар сэтгэлийн галаа бүтээгч эзний үгээр цэнэглэх юм бол хизээч унтаршгүй тийм урам зориг болж асдаг юм а гэдгийг бид нар Мосегийн түүхээс хамтдаа суралцсан байна. Өнөөдөр бүгдээрээ Лук номоос сэтгэл хөдлөлийн хүч гэдэг сэдвээр маш чухал зүйлсүүдийг хамтдаа суралцах гэж байна. За тэгээд би та нартай дахиад нэг сонирхолтой түүхийг хуваалцъя. За тэгээд энэ түүхэн дээр нэг хоёр хүүтэй аав гардаг. Хоёр хүүтэй аав байж гинэ. Тэгсэн чинь баг хүн ааваасаа асууж гин. Ааваа. Би таны бит хоёр төвлөлөх өв хөрөнгөнөөс би өөртөө оногдох өв хөрөнгө эртээ авчия гэж гуйсан байна. Тэгсэн чинь аав нь хоёр хүүтэй өв хөрөнгөө хуваагаад өгч гинэ. Тэгэд удалгүй байжсэн чи хэдхэн хоногийн дараа нөгөө баг хүн хамаг эд хөрөнгө аваад гадаад руу гараа явчихж байна. Гадаад руу явсан. Сэтгэл хөдлөлд яг нөгөө чин гадаад очиод тийм жинхэнэ дур зоргоороо амьдрч гинэ. Тэгээд нэлээ явж байгаад хэсэг хугацааны дараа нөгөө чин хамаг эд хөрөнгө бараа дуусч байна. Яг тэр үед хамаг эд хөрөнгө бараа дууссан яг тэр үед нөгөө улсад нь эдийн засгийн маш их том хямрал болоод тэгээд улс даяараа маш аимшигтай тийм өлсгөлөнд нэрвдэж гинэ. Яг нөгөө залуу чинь ямар ч мөнгөгүй болсон, идэх хоолгүй болчихсон учраас энд тэнд яваад ажил хайгаад ерөөсөө олдохгүй. Тэгсэн чинь явж байгаад ашгүй нэг айл бараадаж. Тэгээд тэдний гахааг нь хариулж өгөөд нэг жоохон хоол олж идэж үл залгуулдаг болж гинэ. Амар их өсдөг байсан. Маш их өссөн учраас тэр гахаан хоолны тэр буурцгаар хотоодо дүүргчхийгээд хүсдэг ч гэсэн нөгөө эзэн нь өгдөггүй байсан гинэ. Харамлаа. Тэгээ нөгөө залуу үлсэж ядрахын ирэхээр гинэт гэрээ санаад бодож гинэ. Яа. Миний аавд ажилдаг ажилчид хүртэл цалин мөнгөөр хоол хүнсээр ямар элбэг дэлбэг амьдардаг үлээ дээ. Тэгэд би энэ чинь ингээд гахаан хоол царайчлаад өсөж өгөх гээд ингээд хэвтчихэдэг. Ерөөсөө буцаад аав дээр очие. Яг хамаг өв хөрөнгөө би төрүүлж аваад үрээ хийчихсэн. Хүүн байх хэрэг надад байхгүй ч гэсэн ааваасаа би уучлал гуйгаад ядаж ажилчдын нэг нь болъё гэж би гуйгаад үтсэ гэж бодож гинэ. Тэгэд нөгөө өлсөж ядарсан залуу чинь ам залгуулж ин тэнд аргаж явсараад арай гэж нутагтаа ирсэн. Тэгээ гэрлүүгөө явж байгаад гэрийнхэн бараг холоос хараад алхчихсан чинь юу болсон гэж. Аав нь хүүгээ холоос хараад хүлээждэг. Тэгээ бүр тосож гүйж ирээд маш их тийм ээ өрөвдөж маш их сансан тэр сэтгэлээр хүүгээ бүр тэрч аваад бүр тас тэрээд үнсдэг баг. Тэгсэн чинь хүүн хэлдэг. Аава. Би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл хийсэн. Би цаашаа таны хүү байх эрхгүй. Хүү яг ингээд харуулсаж гимшиж байгаа энэ сэтгэлээ хэлж дуусаагүй байсан чинь аав нь ажилчдаа дуудаад хамгийн сайхан хувцас авчирч миний хүүд өмсөг. Гарт нь бүгж зүв. Хөлд нь гутал өмсөг. Тэгээд тарган туул ядалцгаа. Бүгдээр өнөөдөр найрлая. Баярлая. Яагад гэвэл миний хүү ирсэн байна. Миний хүү өгсөн байсан боловч ам орсон байна. Тэр маань алдагдсан боловч олдлоо гэж хэлсэн. За тэгээд бүгдээрээ бөөн баяр хөөр болоод тарган туул нядлаад ингээд найрлж иж гинэ. За тэгсэн чи яг тэр үед ууган хүн тарийн талбайгаасаа ирж явах замда бөөн дуу хор найр найдан болсон тэр чимээг сонсоод ажилчдаас асууж гинэ. Өчигд юу болоод вэ? Гэсэн чинь дүү чинь ирсэн. Аав чинь тарган туул нядлуулаад бөө баяр тэмдэглэж байна гэдээ ажилчид нь хэлдэг. Тэгсэн чи ууган хүн уурлаад гэрдүүгөө орохгүй гадаа баахан бухимдаад байж байсан. Тэгсэн чи тэр үед аавны нэг сонсоод гарч ирээд ууган хүүгээ тайвшруулад гойдог. Тэгсэн чи ууган хүн юу гэсэн гэж. Аав. Хар олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хэзээ ч таны хэлсэн үгнээс би зөрж байгаагүй. Намайг найзуудтайгаа хаяа нэг нийлээд баярлахлаар та надад ганц ишигч өгдөггүй шүү дээ. Тэгсэн чи харин тэр хөрөнгийг чинь янхнуудаа нийлж цөлмсөн энэ хүүгээ ирэхээр нь бүр тарган туул нядлуулаад бөөм баяр хөөр болж ах шивдээ та нар гэж гуурдаж бөхөнддөг. Тэгсэн чи харин аав нь юу гэсэн гэж. Хүү минь. Чи үргэлж надтай хамт байсан. Миний хэлсэн бүхэн чиний шүү дээ.
Харин энэ хүү те миний хүү энэ дүү чинь өгсөн байсан. Гэхдээ амь орсон байна. Алдагдаж төөрсөн боловч олдлоо шүү дээ. Тийм учраас бид нар баярлах ёстой юм шүү те минийхөө гэж аав нь хэлдэг. Ваа. Үнэхээр мундаг. Сэтгэл хөдлөлөө тийм ээ зөв хянаж сэтгэл хөдлөлийн хүчээ тийм ээ зөв зүйл дээр одоо ингээд гаргаж чаддаг тийм ээ. Аав хүний жинхэнэ ноён нурууг харуулсан юм маш гоё түүх байна гэсэн. Тэг сэтгэл хөдлөл гэдэг бол тийм ээ бүтээгч эзнээс хүний амьдрал бэлэг болгон өгсөн. Амьдралыг утга учиртай болгодог тийм ээ. Амьдралыг ич хүчтэй болгодог тийм бэлэг байдаг юм а гэсэн. Хэрвээ бид нарт ямар ч сэтгэл хөдлөл байхгүй бол яах вэ? Бидний амьдрал тийм ээ бидний харилцаа нэг л тийм хэвээ нэг л уйтгартай байх бах тийм үү? Амьдралдаа тийм ээ хүн ингээд хайрлуулж тийм ээ чадахгүй. Тэгээ бие биендээ ингээд баяр хөөр аз жаргал бэлгэлж чадахгүй. Тийм ээ хамтдаа амьдралын одоо сайн сайхныг амсаж мэдрэх юу ч байхгүй гэж та бодоод үзтээ. Айгу утгагүй санагдаж байгаа юм. Тэгээ бид нар нэг юм одоо төсөөлгөр нэг юм төв царайтай тийм нэг л тийм хайрлаж дурлахгүй бие биенээ ингээд хараад баярлаж баясахгүй заяа. Тийм хүмүүс байна гэж та боддоо. Ийм амьдрал байвал яах вэ? Амьдрал ингээд зөндөө олон зүйл дээр ингээд сэтгэл хөдлөл бидний амьдралыг утгатай тийм аз жаргалтай болгодог байхгүй. Тэг зүгээр л наацхан ингээд бодоход тийм хүүхэд тээж төрүүлж байгаа тийм одоо хэн нэгэн тийм одоо ээж тэр хүүхдээ хүсэн хүлээгээд ямар их сэтгэл нь хөлж баярлдаг үлээ. Тийм ээ. А бас тэгээд тэр төрж байгаа хүүхэд ч гэсэн тийм үү. Төрөөд югаач мэдэхгүй гэхдээ яадаг вэ? Эцэг ихээ хараад ингээд баярлдаг, сэтгэл нь хөдөлдөг тийм. Хэрвээ тийм сэтгэл хөдлөл байхгүй нэг л их тийм гөлөөсөн те төрүүлж байгаа ч тэр төрж байгаа ч нэг л их юм гөлөөсөн ямар ч эмоц сэтгэлийн хөдлөл байхгүй бол ямар амар вэ тийм үү? Яцхан хүүхдүүд хүртэл юу ч заагаагүй байхад цаанаасаа төрлөхөөсөө тийм ээ сэтгэл хөдлөл нь эцэгийнхээ хараад хайртай тийм ээ хүмүүсээ хараад баярлаж хөөрдөг байгаа. Ярьж чадахгүй мөртлөөсөө тийм орилдог тийм ээ. Сэтгэл хөдлөл гэдэг бол Бурханаас хүн төрлөختөнд өгсөн амьдралыг аз жаргалтай утга учиртай болгодог бэлэг байдаг юм аа. Амьдралын эрч хүч байдаг юм аа гэж хэлмээр байна. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр Лук номын 15 дугаар бүлэг дээр гарч байгаа энэ сургаалт зүйлээс маш чухал зүйлсүүд бүгдээрээ хамтдаа сурна гэсэн. Би сэтгэл хөдлөл гэдэг бол Бурханаас бүтээгч эзнээс тийм ээ хүн төрлөختөнд биднэрт өгсөн гайхамшигтай бэлэг байдаг юм аа. Амьдралын асуудал бэрхшээлийг ялан дийж тийм ээ аз жаргалыг мэдгч амьдраарай гэд тийм ээ амьдралын эрч хүч болгож бидэнд бүтээгч эзэн бэлгэлсэн гэсэн үг. Хүн бүрт бэлгэлсэн. За шинэ гэрээний Лук номын 15 дугаар бүлгийн 11-ээс 32 дугаар ишлэлээр гарч байгаа. Энэ алдагдсан хүүгийн сургаалт зүйлээс бид нар тийм ээ хүний одоо сэтгэл хөдлөлийн хүч чадлаа тийм ээ амьдралд яаж нөлөөлдөг тухай бид нар маш олон зүйлсийг бид нар ажиглаж болно, сур боломжтой байна гэсэн. Хэрвээ бид нар Лук номын 15 дугаар бүлгийн тийм ээ эхнээс нь одоо ингээд харах юм бол за сая би бол 15 дугаар бүлгийн тийм 11-ээс 32 дугаар ишлэлээр гарч байгаа энэ түүхийг сургаалт зүйлийг би ярьж өглөө. За 15 дугаар бүлгийн эхний хэсгээс нь одоо ингээд харах юм бол ер нь бол Есүс тийм ээ нийгэмд гадуурхагдсан одоо муу зуршилтаа авцсан хэнийг ч ялахгүйгээр одоо санаа тавьдаг, халамжилдаг ийм одоо хүн байж энэ дэлхий дээр амьдарсан байгаа. Энийг нь харсан фарисеучуд болон садукайчуд тийм ээ бусад хүмүүс бол дургуутж Есүсийг шүүмжилдэг. Энэ тухай одоо 14 дугаар бүлгийн нэг дээр эхний хэсэг дээр бол гарч байгаа гэсэн. Яг тэгэхээр тэр фарисеучуд болон садукайчуд тэр бүлэг хүмүүс бол өөрсдийгөө бусдаас юм нэг тийм тусгаарлсан тийм мэдлэг боловсралтойгоороо цэвэр цэмцгэрээрээ өөрсдийгөө магадгүй элитүүд гэх тийм бусдаас тусгаарлаж бусад хүмүүсийг болохоор нийгмийн хог шаар гэж тийм дорд үздэг байсан. Тэгвч учраас тэдэнтэй нийлхийг хүсдэг байсан. Харин Есүс тэдний голсон тэртэй нийгмийн хог шаар гэж хэлж байгаа тэр хүмүүстэй нийлж хамт хоолож яриа өрнүүлж амьдралын тийм асуудал бэрхшээл нууцуудын зангилааг нь тайлж өгдөг байсан. Есүс тэдний шүүмжлэлтэнд тийм зөв хариу өгөхийн тулд яг энэ сургаалт зөвлөлийг алдагдсан хүүгийн сургаалт зөвлөлийг тэдэнд ярьж өгч байгаа энэ хэсэг 15 дахь бүлэг дээр гарч байгаа гэсэн. Тэгээ эндээс бид харах юм бол маш их тийм сэтгэл хөдлөлийг бид нар бас харж байна. Та нар энийг анзаараарай гэж та нараас уриалж байна. Тэгээд Есүс хүртэл сэтгэл хөдлөлтөй. Бүтээгч эзэн хүртэл сэтгэл хөдлөлтөй Библийн хэлж байгаа гэсэн.
ялангуяа алдагдсан хүмүүсийг хайж аврахаар ирсэн гэж Есүс тийм ээ өөрийгөө энэ сургаалт зүйлээр дамжуулан хэлж байгаа. Лук номын 19-р бүлгийн 10 дээр ч гэсэн энэ айгүй тодорхой байсан. Хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн юм а гэж Есүсийн одоо зорилгын тухай тийм ээ маш тодорхой хэлсэн байж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар эндээс ч гэсэн бас харах хэрэгтэй. Есүс алдагдсан тэр хүмүүсийг аврахын тулд сэтгэл нь хөдөлдөг гэсэн. Тийм ээ. Биднийг аврахын тулд биднийг тэр хариу нэхгүй тэр хайраараа хайрлаж чин сэтгэлээсээ биднийг одоо халамжилж тийм ээ бид нар санаа тавьж сэтгэл нь бидний төлөө хөдөлдөг гэж Библи тэр чигээрээ Есүсийн тухай одоо тэгээ бидний төлөө гэсэн хүн төрлөختний төлөө гэсэн хариу нэгтгүй хайрыг нь гэрчиж хэлдэг. Өнөөдөр бодё асуулт асууцгаая тийм ээ. Яагаад алдагдсан гэж? Яагаад алдагдсан? Бид нар хэрвээ энэ түүхээс харах юм бол энэ түүхэн дээр гарч байгаа хоёр хүү хоёулаа. Нэг нь гадаад явсан, нэг нь нутагт аавтайгаа зуг амьдарч ирсэн тийм ээ. Хоёулаа ер нь бол яг аавтайгаа ойлголцох төр дотн харилцаагаа хаа нэгтэй алдсан юм хүмүүс харагдж байгаа гэсэн. Тэм учраас аав нь хүүхдүүдийн төлөө яг чин сэтгэлээсээ юу хүсэж байгааг бүрэн гүйцэд сайн ойлгоогүй. Тэгээд тэд нар хаа нэгтэй тийм ээ яг энэ харилцаа нь алдагдсан байсан учраас яасан гэхээр тэдний бодол санаа те одоо үнэт зүйл, амьдралын одоо хүсэл тэмүүлэл энэ зүйлсүүд нь тийм ээ өөр өөр тийшээ явж эхэлсэн. Тэгэхээр яг эндээс бид ингээ харах юм бол хүү бол те баг нь бол гадаад руу гараа явчих гэсэн. Гадаад руу гараа явчих. Гэтэ бодолтой те аавга амьд байгаа дэр ингээд таныг өгөхөр угаасаа ингээд өв хөрөнгө өвлөгдөж ирнэ. Өв хөрөнгө эртхэн авчиж болох уу гэж. Амар муухай асуулт. Гэтэ аав нь энэнд маш мундаг, бяртай хариулдаг, өв хөрөнгө хуваагаад өгдөг. Тэгээ хүүгийн амьдралыг үнэлэх үнэлэмж нь өөр болсон гэсэн. Ёс зүй хим химжээ гэж би ярьж байгаа. Хүсэл тэмүүлэл нь гэж би бас ярьж байгаа юм. Тэр нь хаа нэгтэй хазаасан юм. Ер нь бол бүтээгч эзнээс өгсөн сэтгэл хөдлөлийн хүч чадлаа тийм ээ. Тэр хүү буруу зүйл дээр ашиглаж тийм ээ. Эхэлсэн гэсэн. Буруу зүйл дээр ашиглаж эхэлсэн гэсэн. Бид нар тийм хүмүүс болдог хаа нэгтэй алдагдахаараа. Бүтээгч эзнээс өгсөн тэр сэтгэл хөдлөлийн хүч чадлаа бид нар амьдралдаа сайн зүйл дээр биш. Буруу зүйл дээр бид нар ашиглаад эхэлдэг гэсэн. Бидний түүхээс харж байна. Яг энэ шиг бидний амьдрал ч гэсэн тийм ээ. Энэ тэгэхээр бид нар төрж өссөн тэр орчин тийм ээ нийгмийн янз бүрийн муу нөлөөнөөс болоод бид нар бүтээгч эзэнтэй харилцаагаа тийм хаа нэгтээ бид нар алддаг. Бид нар халдагддаг. Ер нь бол бид нар тийм ээ төрөхөд минь бидэнд өгсөн тэр одоо юу тэр жинхэнэ одоо хүн чанар яаж хүн шиг хүн байх ёстой тийм ээ. Жинхэнэ тэр сайн ёс зүй тийм ээ өөртөө хэрэгтэй хамгийн зөв сайн бүх зүйлсийн төлөө тийм ээ чин сэтгэлээ одоо ашиглаж сэтгэл хөдлөгийн хүчээ ашиглах ёстой байдал яадаг вэ? Гаднаа гоё харагдаж байгаа нийгмийн янз бүрийн муу мухайтай харахгүй тэр нөлөөнд бид нар улам бүр бид нар автдаг. Тэгээ эцэстээ бидний амьдралыг сүрэлд хүргэх тийм зүйлсүүдийн төлөө сэтгэл хөдлөлийн хүчээ бид нар яадаг ашигладаг. Сэтгэл хөдлөөд тийм ээ баясдаг, хөөрдөг болчихсон байдаг гэсэн. Өнөөдөр бидэрт байгаа тэр хорт муу зуршлуудын үндэс юу вэ? Бидний өссөн орчны нөлөө тийм ээ үр дагавар байж идэг гэсэн. Бидний ихэнх нь ингээл баг байхасаа л янз бүрийн л одоо хүмүүжлийн арга барилаар нийтлэг ер нь монголчууд тийм ээ нийтлэг одоо Азийн тэр соёл дотор яг хар багасаа л бид нар нь бол зандчулж өсөж байгаа ихэнх нь. Тэгээ сэтгэл хөдлөө хүчээр нуун дардаг. Тэгээ буруу зүйлсийг хүртэл хүчээр твчиж тийм ээ сэтгэл хөдлөө буруу залж өссөн байдаг гэсэн. Тийм учраас үр дүнд нь яг тэр олон хүний зүрх сэтгэл дотор нь тийм ээ шарх болон үлддэг. Хожмын амьдралд нь тийм ээ ямар нэгэн хохирол учруулж идэг гэсэн. Цаашдаа тэгээ тэр хүнийг магадгүй тийм ээ эцэг ихээ тийм ээ үл хүндэлсэн. Тийм ээ эцэг ихээ бас хайрлж чаддаггүй, бас таарлцсан бүх хүмүүсээ өвдөгдөг, хамаагүй тийм ээ сэтгэл зүрхийн зүсээ айчдаг. Тэр чүтгэл бүтээгч бурхныг хүртэл тийм ээ хараан зүгсэн им хүйтэн хөндөй хүн болгодог байна. Амьдралаа бид нар хаа нэгтээ ингэж алдагдсан учраас бид нар сэтгэл хөдлөө буруу зүйлээр ашиглаж байдаг. Гэхдээ бүтээгч эзэн амьдралдаа хаа нэгтээ халдагдсан тэр хүмүүс туслахын тулд тэр хүмүүсийг олж аврахын тулд тийм ээ бүтээгч эзэн өөрийн цорын ганц хүү Есүсээ энэ дэлхий рүү илгээсэн гэж Библи хэлж байгаа гэсэн. Бид нар энэ түүхээс ч гэсэн бас тийм ээ сэтгэл хөдлөлийн одоо хүчийг тийм ээ Есүсийн тэр сэтгэл хөдлөлийн хүчийг бид нараас харж болно. Бүтээгч эзний сэтгэл хөдлөлийн хүч чадлаа бас харж болно. Яаж зөв зүйлээр хэрэгжилж байгаа гэдгийг харж болно гэсэн. Тэгвэл та өнөөдөр тэр алдагдсан хүн мөн үү? Магадгүй та алдагдсан тэр хүү алдагдсан охин нь байж болох юм.
Энийг яаж мэдэх вэ бид нар? Маш амар. Юун дээр чиний сэтгэл хөдлөж байгаа гэдгийг анзаарах. Юун дээр сэтгэл чинь хөдлөж байгаа гэдгийг анзаарах. Сэтгэл хөдлөлийн хүчээ тийм ээ зөв зүйл дээр гаргаж ийн эсвэл буруу зүйл дээр гаргаад ийн үү ашиглаад ийн үү гэдгийг анзаарах хэрэгтэй гэсэн. Юун дээр чиний сэтгэл хөдлөж баясаад байна. Түрүүн биелсэн шүү дээ. Хүн төрөлхөөсөө л одоо яг хүний сэтгэл зүрх тийм ээ бүтээгч эзний хариун сүнсний одоо үр жимс болох бид нар өнгөрсөн номлуудаар хэлсэн байна. Гэрэл гэгээ те тэр сайн сайхан зүйлсүүдийг хүсдэг, тэмүүлдэг. Тэдгээр зүйлсийг бодглохоор баярлаж сэтгэл нь хөдөлдөг. Ингэж бид нар одоо бүтээгдсэн байдаг. Хүн бол сэтгэл хөдлөлийн хүч чадлаараа амьдралынхаа альва хүн хэцүү бэрхшээлүүдийг тийм ээ ялан дийлж, таван туулж, эрч хүчтэйгээр тийм ээ амьдраас сайн сайхан аз жаргалыг амсаж мэдрээсэй гэж сэтгэл хөдлөлийн хүчийг хүн төрлөختөнд бүтээгч эзэн өгсөн байдаг юм гэсэн. Тэгсэн чи юу болсон гэж? Ихэнхдээ бид нар ингээл байдаг шүү дээ нийгмийн нийтлэг үзэгдэл тийм ээ. Халтарж унж байгаа хүнийг хараад өрөвдөж тослохын оронд яад шоолж баясдаг. Тэнийг мангараар нь дууддаг. Магадгүй олон нийтийн сүлжээгээр хаа сайгүй ховж болгон тарааш те түүнийг хараад баясаж хөөрдөг. Бие биенийг харааж зүгтдэг. Хэрүүл зодон хийдэг. Энэ бүх бидний ёс зүйн хэм хэмжээ халдагдж байгаа. Бидний хүсэж тэмүүлж байгаа, баярлан хөөрж байгаа, сэтгэл хөдлөж байгаа тэр зүйлсүүд маань ингэж буруу болж өөрчлөгдөж байгаа. Мэдээж бид нар тийм ээ бидний төрсэн өссөн орчин нийгмийн янз бүрийн буруу хандлагын нөлөөнд бид нар автж байгаа тийм ээ хаа нэгтэй бид нар халдагдаж төөрж байгаа тийм ээ бидний ингээд дотор тийм сайхан чанарууд маань ялзарч дороотж байгаа гэсэн. Сэтгэл хөдлөлийн хүчээ буруу зүйл дээр ашиглаад сурчсан тийм хүн болчихдог гэсэн. Хэрвээ та санаж байгаа бол 2-7 өдрийн өмнө номлол дээр би танд хүсэл мөрөөдлөө бид нар буруу зүйлээр биш тийм ээ харин ариун сүнсний үр жимсээр цэнэглэх тухай бид нар ярьсан байгаа шүү тийм ээ. Галаат номын 5 дугаар бүлгийн бүлгээс бид нар сурсан байгаа. Би танд тэр ишлэгийг дахин сануулж уншиж гэж байна. Галаат номын 5 дугаар бүлгийн 19-с 21. Харин махбодын үйлс нь илэрхий, мэдгээр нь завхаарал, бузар тачаал, садралал, шүтэн шүтлэг, ижид, дайсагнал, маргаан, хардал, уур хилэн, хааргалдаан, хагарал, тэрс үзэл, атааргал, архитал, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг юм а. Би урд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануул. Ийм зүйлсийг үйлдэгчд нь Бурхны хаанчлыг өвлөхгүй гэж хэлсэн. Ийм зүйлсийг үйлдэгчд нь Бурхны хаанчлыг өвлөхгүй гэж хэлсэн. Тэгээ бидний сая унсан Галаат номын энэс үгэл яг л хүмүүс бидний зүрх сэтгэлээс гардаг нөө зөсөн бүрийн муу муухай зүйлсүүд хэлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл энэ зүйлсүүдээр бидний сэтгэл хөдөлдөг болчихдог гэсэн. Сэтгэл хөдлөө ийм зүйлсүүдийн төлөө бид нар ашиглаад сурчсан байдаг гэж хэлж байгаа гэсэн. Бодолтой бүгдээрээ тийм ээ архиталт нарийн цэнгийн гэхээр яг уу сэтгэл нь хөдлөөд унтаж чадахгүй сэрүүлзээд байдаг. Тэгээ тогтож чадахгүй гарч явчих гээд байдаг. Сайхан уулж уучих тийм ээ сайхан шоуд ийгээд сэтгэл нь хөдлөөл тийм сэтгэл хөдлөлийн хүчээ ийм буруу зүйл дээр ашиглаад байдаг. Хэрвээ та тийм байгаа бол яа. Та бүтээгч эзний танд өгсөн тэр сайн сайхнаас та холдсон байна. Та алдагдсан хүн болж байгаа гэдгийг би танд бас хэлмээр байна гэсэн. Ийм зүйлсийг үлдэж байгаа хүмүүс нь Бурхны хаанчлыг бүтээгч эзний сайн сайхныг өвлөхгүй гэж Библи аюул тодорхой хэлсэн байна. Дараа нь 5 дугаар бүлгийн 22 дугаар ишлэгийг бүгдээ уншицгаая. Тэ сонсцгаая. Харин сүнсний үржимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инэрэл, сайхан сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирах юм а. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм а гэж хэлсэн. За, бидний уншсан энэ ариун сүнсний үр жимс болсон тийм ээ. Энэ сайхан чанарууд өөр ирэхгүй тийм ээ танд ингээл бодогдоол. Хайрлуул хайрлсан шиг л хайрлчихъя тийм ээ. Яадгийг баяр баясгалангаа ер нь зөвөр маш гоё бас илэрхийлье тийм ээ. Чадъя. Сайхан одоо амар тайван дотор тайвширчихъя тийм ээ. Арх тамхи хэрэглэхгүйгээр гоё тайвширч бас болно шүү дээ. Чадъя шүү дээ тийм үү. Тэгээ бусдыг бас ингээд уучлсан шиг уучлчихъя тийм ээ. Одоо хүний сэтгэл итгэлийг бас даасан шиг дааччихъя. Өөрийгөө ер нь захирсан шиг захираад альва буруу зүйлээс тийм ээ татгалзчихъя гэх мэт. Ийм зөв зүйлсүүдээр таны сэтгэл хөдөлж тийм ээ сэтгэл хөдлөлийн хүчээ энэ зүйл дээр илүү их та ашиглаж байгаа бол би таныг хэлье. Та бүтээгч эзэнтэйг ойрхон байна гэсэн үг. Амен. Бүтээгч эзэнтэйг ойрхон байна гэсэн. Уг нь энэ сайхан зүйлсүүдийг бид нар төрхөөсөө л яг бид төрлөхөөсөө л бид нар энийг бодож хүсдэг тэмүүлдэг. Харамсалтай нь бид нар амьдралын хаа нэгтээ бид нар өөрсдөө алддаг тийм ээ. Бүтээгч эзнээс холдож тийм ээ харанхуй энэ муу мухайрууд бид нар тэмүүлдэг тийм хүмүүс болчихдог. Хаа нэгтээ алдагдаж төөрсөн ийм хүн та юм биш үз. Хэрвээ тийм бол та өөрийгөө дахин олж авахыг хүсэж байна уу?
хүсэж байна уу та? Хэрвээ хүсэж байгаа бол эцсийн мөчид та тийм ээ өөрийнхөө сайн сайхны төлөө сэтгэл хөдлөлийн хүчээ одоо бүрэн зөв ашиглаж аав дээр эргэж очсон тэр залуу шиг бүтээгч эзэн Есүстэй харилцаа байвал ариун сүнсийн энэ сайхан чанаруудыг өөртөө хэрэгжүүл үүний төлөө сэтгэл хөдлөлийн хүчээ зориудаар хөдлөг ашигла гэж би таныг ятгамаар байна гэсэн. Амен. Ер нь бол нэг чухал үнэн байна. Хүний одоо сэтгэл зүрх автоматар ингээд хөгжөөд гой сайхан болчихдоггүй гэдгийг битгий мартаарай. Автоматар сэтгэл зүрх гой сайхан болчихдоггүй. Бид нар ер нь бол хор уршигын мэдсээр байж зориудаар буруу зүйлсүүдийг бид нар сонирхдаг, тийм ээ, үздэг, сонсдог, тийм ээ, боддог, бид нар ярьдаг. Маш их цагийг бид нар эндээ өгдөг учраас хүний ёс зүй, тийм ээ, хүний хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл нь хаа нэгтэйгээр алдагдаж, тийм ээ, буруу тийшээгээ улам хөгжиж идэг гэсэн. Юунд цагаа өгч тэрний төлөө хөгжиж идэг тэр лүг. Тэгвэл бид нар эсэргээр тийм ээ ариун сүнсний үр жимс болсон зөв сайн зүйлсүүдийг бид нар зориудаар сонирхож тийм ээ зориудаар бид нар үзэж сонсож зориудаар бид нар бодож зориудаар бид нар ярьж бид нар зориудаар цагаа өгч чадах юм бол яг нь таны ёс зүй, таны хүсэл тэмүүлэл, таны сэтгэл хөдлөл чинь зөв зүг рүүгээ хөгжиж өөрчлөгдөх болно гэж би хэлээд байна гэсэн. Амен. Сэтгэл хөдлөл гэдэг бол бүтээгч эзнээс хүнд өгсөн амьдралын эрч хүч юм аах түвсэ. Амен. Амьдралын эрч хүч юм аа. Сэтгэл хөдлөлөө та зөв залж, зөв гаргаж, зөв зүйл дээр та ашиглаж сурах хэрэгтэй. Энэ нь бол амьдралыг чинь тийм ээ босгох, амьдралыг чинь босгох маш их эрч хүч энэ байж идэг гэсэн. Зөв зүйл дээр ашиглаж сурах юм бол энэ чадвар бол амьдралын эрч хүч байдаг гэдгийг битгий мартаарай гэсэн. Мэдээж хүнд болсон уур бухимдал, төрн тийм ээ гомдон, гонин, баярлан, талархна гэх мэт янз бүрийн сэтгэл, мэдрэмж, сэтгэл хөдлөл хүний дотор өдөр тутмын амьдралд ингээд янз бүрийн зүйл тохиолдож байгаа учраас ингээд илрээл гарч л байдаг гэсэн. Гэхдээ бид яг сэтгэл хөдлөл мэдрэмжээ бид нар зөв зална. Зөв зүйл дээр бид нар зөв гаргаж сурна, зөв илэрхийлж сурна гэдэг бол яг амьдралыг босгох асар их хүч чадал болж идэг. Таны дотор ингээд хоримтлагдж идэг гэсэн. Дотроос ингэж сэтгэл хөдлөлийн хүчээ зөв зүйл дээр ашиглаад сурцсан тэр хүмүүсийг зарим нь тийм ээ балиар өөдрөг хүмүүс гэж хэлдэг. Эрч хүчтэй хүн гэж тийм ээ ёгтолдог, бахархаж ярьдаг. Та ямар хүн бэ? Магадгүй гэр бүл дотор эргэн тойрон тийм онцгой тийм ээ өөдрөг хүмүүс явж идэг. Сэтгэл хөдлөлийн хүчээ зөв зүйл дээр ашиглаад сурцсан хүмүүс гэсэн. Библиэд ууралсан ч нүгэл битгий үлдээр. Та нарын уур хэлэн дээр нар бүүж аргаг гэж хэлсэн мэд. Эфесийн 4-р бүлгийн 26 дээр хэлсэн мэд. Тэр нь ер нь бол тийм ээ уурлах дээрээ биш харин уураа барьж зөв зохицуулах тал дээр сэтгэл хөдлөлийн хүчээ ашиглах чадварын тухай энэ чиглэлээд байна гэж ойлгож байна гэсэн. Миний хэлээд байгаа та ойлгож байгаа гэж бодож байна. Тэгээд тавдыг өрөөж яах тусаа. Сэтгэл хөдлөлийн хүчээ яаж зөв зүйл дээр ашиглаж сурах вэ? Яаж зөв зүйл дээр ашиглаж сурах вэ? Түрүүн би танаас хэлсэн. Эхлээд ариун сүнсний үр жимс болсон тэр хариу нэгдэхгүй хайрыг бусдад гаргахдаа сэтгэл хөдлөлийн хүчээ ашигла. Хүнийг ингээд хариутай хайрлаж болно шүү дээ. Чи тэгвэл би ингэж. Энийг өгвөл би тэрийг өгнө. Би чамд энийг өгч зөрүүлээ тэрийг өгчих. Яг энэ хариу бариутай ийм сэтгэлээр би бид нар ингээд хайрлаж байгаа гэдэг нэрийг харилцаж идэг гэсэн. Тэгвэл Библийн энэ хэлж байгаа бүтээгч эзэн Есүсийн хэлж байгаа энэ хариу нэгдэхгүй хайрын тухай ариун сүнсний үр жимс дээр Галаат 5:22 дээр гарч байгаа гэсэн. Энэ хариу нэхгүй хайрыг бусдад гаргахдаа сэтгэл хөдлөлийн хүчийг ашигла. Үнэхээр сэтгэл хөдлөлд хариу нэхгүйгээр хайрл гэсэн. Тэгээ магадгүй бас те баяр баясгалангаа зүв аргаар тийм ээ арх тамхиар биш тийм ээ зүв аргаар тийм ээ наргаан цингийн шоу цингийн те нэг л тийм завхарсан замарсан тий одоо амьдралыг сүрүүлдэг тийм үр дүнд хүрэх арга замаар биш зүв арга замаар зүв илэрхийлэхтэр сэтгэл хөдлөлийнхаа хүчийг ашигла гэсэн. Магадгүй тайвшрал тайтгарл дээр сэтгэл хөдлөлийн хүчийг ашигла. Бусдыг уучлж энэрх тал дээр бусдад сайхан сэтгэл гаргахдаа сэтгэл хөдлөлийн хүчээ гаргах. Бусдын итгэлийг даахта даасан шиг дай гэж сэтгэл хөдлөлийн хүчээ гаргах тийм ээ. Маш гоё даруй дөлгөөн ийм зан чанарыг гаргаж амьдрий гэдэг дээрээ сэтгэл хөдлөлийн хүчээ ашигла гэсэн. Альва асуудалд орж ирэхээр өөрийгөө хямж захираад зөв авч явах тал дээр сэтгэл хөдлөлийн хүчээ ашигла гэж хэлээд байна гэсэн. Энэ чухал зүйлсүүдийг бид нар зориудаар бодож, зориудаар хүсэж тийм ээ. Зориудаар бид нар ингээд баяр хөөр болгож, сайн сайхан зүйлсүүдээр бид нар сэтгэл хөдлөлөө хөдлөгдөг болох хэрэгтэй гэсэн. Дөрөв хэлсэн шүү дээ. Хайрлсан шиг хайрлая.
Тийм ээ? Баяр баясгалангаа зөв арга замаар бүр сайхан гаргаж сурыг. Арх тамхиугаар гоё тайвширч чадъя. Төвчсөн шиг төвчий. Сайхан сэтгэлийг бүр гаргасан шиг гаргаж чадна би. Би хүний итгэлийг дааж чадна. Баруун дүлгөөн байж би чадна. Аливаа асуудал бэрхшээлд орохдоо би биеэ хянж захиад өөрийгөө би зөв авч явж чадна. Би энэ тал дээр сэтгэл хөдлийн хүчээ би тултал нь ашиглаж амьдрч чадна гэж. Ингэж хэлж чадхаар амьдрцгаа хэрэгтэй байна гэсэн. Гоё шүү. Хүмүүс хараад те магадгүй амьдрал эрт орой хэзээний цагт дуусна. Амьдрал урт богино байх нь чухал шарна. Утга учиртай дүүрэн сэтгэл хөдлөө зөв сайн зүйлийн төлөө хайртай хүмүүсийн төлөө амьдралынхаа сайн сайхны төлөө тултал нь ашиглаж чадсан тийм амьдрал чинь бол дүүрэн амьдрал байгаа байхгүй. Энэ хүн намайг үнэхээр тултал нь хайрлсан шүү гэд хайртай хүмүүс чинь таныг хожим нэг өдөр дурсаад бодоод яриад тийм ээ байж байгаас. Ингэж л дүүрэн амьдрах хэрэгтэй байна гэсэн. Ийм амьдралын төлөө эзэн биднэрт сэтгэл хөдлөлийн хүч чадлыг бэлэг болгон амьдралын эрч хүч болгож өгсөн юм аа гэсэн. Амен. Өнөөдрийн сургаалт зүйлээс бид нар өөр юу сурч болох вэ? Хамтдаа харъя л да. Сэтгэл хөдлөл. Гадаад руу гарна уу, дотооддоо байна уу хамаагүй, тийм ээ? Хүн сэтгэл хөдлөд тийм ээ гадаад руу гарсан болон амжилттай амьдраад байдаг юм аа гэдэг бид энэ түүхээс айгүй тодорхой харж боллоо гэсэн. Гадаад дотоод хаана байх нь хамаагүй сэтгэл хөдлөлийнхөө тэр хүч чадлыг яг уу буруу залсан хүн аливаа шоу цэнгийн тийм ээ бусдын муу нөлөөнд бид нэг автдаг. Тэгээ алдагддаг. Тийм ээ бүх зүйлсээ алддаг, өөрийгөө ч алддаг тухай бид энэ түүхээс харж болно гэсэн. Гэтэ эцсийн мөч тийм ээ сэтгэл хөдлөө зөв залж чадсан учраас л нөгөө залуу яасан. Анх хазаасан тэр цэгээсээ дахиж эхлэхээр шийдээд яасан. Аав руугаа буцаж очдөг. Энэ бүх буруу зүйлсийг тийм ээ хийснийхаа дараа аав нь түүнийг тийм гүүн ирээд баярлаж тэрж ухтнаа гэж тэр хүн магадгүй төсөөлөв. Магадгүй аавда алууд хайл гэж бодсон байна. Бид нар бүгд л тэгж ярьдаг, боддог тийм ээ. Ер нь бол эцэг эхчүүд мэдээж яг иймэрхүү нөхцөл байдал давуу байдлаа ашиглаад тийм ээ. Сайн загнаад авъя, сайн өглөөд яншаад авъя, сайн цодоод шийтгээд ёстой нэрээ бүр хүмүүжүүлээд авчий гэд. Энийг л урдаа тийм ээ одоо барьдаг шүү дээ. Нөгөө алдагдсан хүү тийм ээ мэдээж яг маш их гайхсан баг. Шоконд орсон. Хүү аав намайг ингэж ухна гэж үнэхээр бодсонгүй гэж. Тэгээ аав нас мэдээж яг бас л сэтгэл хөдөлж байгаа тийм маш их баярлж байгаа. Аавын дотор зөндөл юм болж байгаа сэтгэл хөдлөлийн зөндөө юм болж байгаа гэсэн. Тэгсэн чинь нөгөө аавтайгаа үйлдэлсэн том хүн яадаг вүлээ. Төөрч жагаад гэртээ ирсэн тэр дүүгээ хараад баярлахын орнод уурлаж бухимддаг. Уурлаж бухимж байгаа тэр сэтгэлээс нь бид нар яг тэр хүү бас л аавтайгаа хамт байсан ч гэсэн алдагдсан нэг газар төөрсөн сэтгэл хөдлөө тийм ээ зөв залж чадхаа байсан байна гэдэг бид нар харж болно гэсэн. Их орондоо үлдсэн аавтайгаа тэр хүү тийм ээ эцгийнхээ бизнесийг тэр ажилуулсан тийм үү. Гэхдээ ч гэсэн яасан. Тэр хүү хаана ихтэй бас алдагдсан төөрсөн хүү байсан гэдгийг энэ сургаалт зүйл хэлдэг байна. Сэтгэл хөдлөө буруу зүйлд ашиглаж байгаа. Буруу гаргаж байгаа. Буруу зохицуулж байгаа байдлаас бид нар харж болно гэсэн. Ер нь бол энэ сургаалт зүйл тэр чигээрээ хүний амьдралын сэтгэл хөдлөл энд бас харагдж байгаа гэсэн. Аавын тухай бүгдээрээ бодъё л те. Төөрөөд алдагдаад ирсэн тэр тэ одоо баг хүүгээ хүлээж авч байгаа. Бас дээрэс нь уурлаж бухимж байгаа тэр том хүүгээ аргадж байгаа тэр аавын тэр эерэг хандлага, эерэг хариу үйлдэл, сэтгэл хөдлөлийн тэр хүч чадлыг маш зөв заалж тийм ээ, маш зөв зохицуулж байгаа. Энэ байдлаас нь яг бид нар үнэхээр мундаг аав байна гэдгийг харж болно гэсэн. Хүүхдүүд нь яг та сайн мууг ялгаж салгаж чадахгүй те буруу зүйл дээр сэтгэл нь хөдлөөд тийм буруу сонголт хийж байгаа. Энэ хүүхдүүдэд хараад аав мэдээж дотор нь бол урам хугарсан л байж таараа. Бухимдал сэтгэл тийм ээ уурлаж бухимдах сэтгэл хөдлөл төрсөн л байж таараа хүн л болсон тийм. Гэхдээ аав яасан? Дотор сэтгэл хөдлөлөө тэр залж чадсан тийм ээ. Гадагшаага зүвийг нь тийм ээ гаргаж чадсан ийм мундаг аав гэсэн. Хүүхдүүдээ тийм ээ яасан? Уучлсан шиг уучлж чадсан, хайрлсан шиг хайрлаж чадсан, тайвшруулж чадсан тийм үү? Зөв зөвлөгөөг өгч чадж байгаа. Маш хүлээцтэй уудан байж чадж байгаа. Төвчээртэй хандж чадж байгаа. Үнэхээр мундаг аав юм. Жишээ нь харагдаж байгаа гэсэн. Тэгээ энэ аав бол яадаг вэ? Бурхан аавын зүрхийг харуулдаг юм аа гэсэн. Амьдралын хаа нэгтээ алдагдсан таны төлөө гэсэн Есүсийн зүрх сэтгэлийг харуулж байгаа ийм аавын зүрлэл байдаг юм аа гэсэн. Бүх хүн төрлөختний бүтээсэн бурхан аав хүн болгонд ийм агуу уудам зүрх сэтгэлээр ханддаг юм аа гэсэн. Тань ч гэсэн тэгж хандж байгаа гэсэн. Есүс тэр алдагдсан хүмүүсийг хайж аврахаар ирсэн гэдгийг бид нар яасан түрүүн энэ түүхээс бид нар айгүй тодорхой харсан байгаа тийм үү? Айгүй тодорхой харсан.
Алдагдсан хүү аав руугаа ирсэн шиг та өнөөдөр бүтээгч эзэн рүү хандан сэтгэлээ нээгээрэй. Түүний сайн сайхныг дагаж амьдраарай гэж би таныг уриалахыг хүсэж байна гэсэн. Тэгвэл та алдагдсан тийм ээ байсан таны амьдрал яг бүтээгч эзэнд олдох болно гэсэн. Таны алдагдсан байсан тэр ёс зүйн, алдагдсан байсан тэр хүсэл тэмүүлэл, хазаасан байсан тэр сэтгэл хөдлөлөө та зөв залж, зөв хөгжүүлж, сэтгэл хөдлөлийн хүчээ зөв зүйл дээр ашиглаж бүтээгч эзний өгсөн тэр сайн сайхан зүйлсийг амьдралдаа тултал нь амсаж амьдрах боломж танд бүрдэж байгаа гэсэн. Амен. Тэр би та бүхэнд уриалж сэтгэл хөдлөлийн хүчээ зөв зааж, зөв зүйл дээр ашиглаж сураарай гэж таныг уриалж байна. Итгэлийг дахагч дүүсээ тэгээд өнөөдрийн үг бас ингээд өндөрлж जैन тэг өнөөдрийн үгээр таны зүрх сэтгэл өрөөгдсөн байх гэж би итгэж байна. Сэтгэл хөдлөл бол тийм ээ бүтээгч эзнээс танд өгсөн, надад өгсөн, хүн төрлөختөнд өгсөн амьдралын эрч хүч юм шүү гэдгийг битгий мартаарай гэж та нарыг бас уриалж जैन тийм ээ. Үнэхээр сэтгэл хөдлөлийн хүчээ бүгдээрээ зөв зааж, зөв зүйл дээр сэтгэл хөдлөлөө ашиглаж амьдрцгаая гэж та нарыг уриалж байна. За тэгээд хэрвээ та анх удаа манай цуглаанд оролцож байгаа бол хэрвээ та Есүсийн тухай илүү ихийг мэдхийг бас хүсэж байгаа бол манай пэйж рүү мессеж бичээрэй. Тэгээд бид нар тантай холбогдож хэрэгтэй бүх мэдээллүүдээр хангаж танд туслах болно. За тэгээд эцэст нь та бүгдээ би шин сэтгэлээсээ дахин өрөөж байна. Эх 7 хоногийн чинь хичээл сургууль, ажил амьдралын чинь тийм ээ бүх талбар дээр сэтгэл хөдлөлийн хүч чадлаа та зөв залж, зөв зүйлийн төлөө ашиглаж тийм ээ одоо бүтээгч эзний танд өгсөн сайн сайхан бүхнийг хүртэж амьдраарай гэж та нарыг өрөөж байна. За тэгээд анхаарал тавьсан маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй.